Санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын сургалтын албаны орлогч дарга Дорж Сумья. За тэгээ санхүү эдийн засгийн их сургуулийн салбар дундын судлалын тэнхимийн эрхлэгч Халиун, санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын аялал жуулчлалын сургалт судалгааны институтын эрхлэгч Даш Цэрэн нар ирсэн байгаа. За тэгээд санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын хамтарсан хөтөлбөрүүд болон за тэгээд олон улсад дамжин суралцах хөтөлбөр Global Rotation Program for You нь болохоор талаар болсон ярилцахаар байгаа. За тэгээд та бүхэнтэйс ер нь бол цувралаар бас зочдыг нь урьж авчирж ирж байгаа, албаар авчирж ирж байгаа ийм гоё хөтөлбөрүүдийг Монголд нотогшуулж за тэгээ маш олон төгсөгч нарыг авчирж гаргаж ирж байгаад бас гоё байгаа. За тэгээд зочдоос бас гоё мэдээлэлүүд авъя. За сайн байцгаана уу. Хүссэн газраас суугаарай. Сайн байна уу. Өглөөний мэнд ямар сайхан харагдаж байна, үзэсгэлэнтэй та сайхан харагдаж байна. За тэгээд өдөрөө чивчээ зүгээд микрофон өөртөө яа гоё тааруулаад гоё тухтаа суугаарай. Тэгээд өнөөдөр бас манай терминал нэг тийм 3 жил явуулж байна. Гоё өдөр орж ирцгээж байна. Баярын дугаартай маань хамтраад ингээд гоё орж ирээд бид хамтсаар орж ирж байгаадаа баярлаа. Ирсэн баярлаа гэж хэлмээр байна. За гоё ингээд микрофон бас өөртөө ойртуулчаарай тий. Тэгээ бас тэгэхгүй бол яригддгүй шүү. Сонсогддог байгаа шүү. За бид хоёр та бүхнийг үзэж байгаа үзэгчдэд танилцуулсан байгаа. Гэтэ та бүхэн маань бас өөрсдөө дэлгэрүүлээд илүү гоё танилцуулъя тэхүү. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчдэд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За намайг Дорж Сумья гэдэг санхүү эдийн засгийн сургуулийн бакалаврын сургалтын албаны орлогч даргын үүргийг гүйцэтгэдэг. Одоогоор олон улсын хамтарсан хөтөлбөрүүдийг хариуцаад явж байгаа юм хүн байна. За намайг Халиун гэдэг. За санхүү эдийн засгийн их сургуулийн салбар дунд судлалын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг ийм хүн байна. За сайн байцгаана уу. Намайг Даш Цэрэн гэдэг. Би олон улсын аялал жуулчлалын сургалт судалгааны институт буюу аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм байна. Сая бас ярьсанчлан бас олон улсын хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр гэдээ ярьж шүү дээ. Тэгээ ер нь санхүү эдийн засгийн их сургуулийн 2 дээр нэмэх нь 2 дээ. Энэ дээр болохоор олон улсын хамтарсан хөтөлбөр гэж ер нь яг ямар хөтөлбөр байгаа вэ? Энэ талаараас бид нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл. За тэгээ санхүү эдийн засгийн сургуулийн 2 дээр нэг нь 2 хөтөлбөр гэхээр манай олон нийт нэлээд их сайн мэддэг. Яагаад тэгэхээр энэ хөтөлбөр маань 2006 оноос эхлэн одоо хэрэгжиж эхэлсэн. Манай сургуулийн маш амжилттай хэрэгж байгаа олон улсын хөтөлбөр байгаа. За үндсэндээ дэлгэрэнгүй танилцуулах юм бол санхүү эдийн засгийн сургууль маань олон улсын хамтарч ажилладаг түнш сургуультайгаа гэрээний хүрээнд хамтраад 2 жил нь Монголд оюутан маань суралцаад дараагийн 2 жил нь тухайн манай түншлэгч хамтын ажиллагаатай сургуулиуд руу шилжин суралцдаг ийм 4 жилийн хөтөлбөр байгаа. Тэгээ нэг мэргэжлэрээ хос дипломтой төгсдөг ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр Монголдо 2 жилээ сураад 2 жилээ аль нэг улсын хамтарч байгаа сургуультаа сураад тэгээд энээсээ нэг диплом, Монголоос нэг диплом гэсэн үг үү? Тийм. Нэг мэргэжлэрээ хос дипломтой төгсөж байгаа. Оо ямар гоё юм бэ те. Энэ бас удаж байгаа. Тэгээ би бас санаж гинөө. Би ч бас оюутан болж илээ шүү дээ. Тэгээд харж 2 дээр 2 хөтөлбөр. Тэгээ санхүү эдийн засгийн их сургуулийн бас хамтран ажилтдаг түнш сургуулиуд бол маш мундаг сургуулиуд байдаг. Тэгээд төгсөгч нар ч гэсэн бас их ам сайтай байдаг. За тэгээд 2 дээр 2 хөтөлбөрийг бол хүмүүс маань нэлээд сайн мэддэг баха. За тэгээд энэ хөтөлбөрийн маань 2006 оноос эхэлсэн. За тэгээд сая нөгөө нэг миний дурдсанчлан болохоор Global Rotation Program гэж ярьсан. Тэгээд for you гэж ярих бах те. Тэгээд энэ хөтөлбөрийн гол онцлог нь яг юу вэ те? Манай сургууль яг одоо pilot program гэх юм уу? Өмнөх жилээс эхлээд илсэлтэй аваад эхэлж байгаа. Тэгээ одоо эхний оюутнууд маань бол эхний нэг жилээд авчаад ингэ явж байгаа. Олон улсад яг монголоор бол олон улсад дамжин суралцах хөтөлбөр гэж нэрлэгдээд. За тэгээд Global Rotation Program for you гэдэг нэрний утга нь болохоор for university гэдэг утгатай. For university тийм дөрвөн их сургууль аахгүй. Тэгэхээр нөгөө олон улсад дамжин суралцах хөтөлбөр гэдгийн гол агуулга нь юу юм гэхээр ер нь бол Монголдо төдийгүй олон улсад ер нь энэ бол тийм айгуу тийм шинэлэг ийм хөтөлбөр. Манайхтай хамтын ажиллагаатай сургуулиуд хүртэл одоо ямар ийм гоё шинэлэг хөтөлбөр гаргаавэ гэд бүр ингээд шүрс алддаг ийм хөтөлбөр аахгүй. Тэгээд энэ яадаг хөтөлбөр вэ гэхээр манайх 3 жилд 3 жилийн хугацаанд 4 их сургууль, 4 улсын 4 их сургуульд суралцаад төгснө. Тийм. Бач та. 3 жилд. Тийм, 3 жилд 4 улсын 4 их сургууль суралцаад төгснө.
4-ийг 4-өөр хөгжүүлэхээр 16 жилиг 3 жил болгочихгүй та. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол за мэдээж Монголдоо бол ингээд санхүү эдийн засгийн их сургууль дээр суралцаад үндсэн одоо мэрэгжлийн мэдлэгүүдийг бол авна тийм. Хажуугаар нь яг сонгосон мэрэгчлэрээ одоо бусад 3 улсын 3 их сургууль суралцж байгаа. За жишээлх юм бол Филиппиний Assumption их сургууль, Бүгд найрамд Солонгос улсын Хандон глобал их сургууль ч юм уу тийм. За Бүгд найрамд Хятад ард улсын Харбины их сургууль ч юм уу тийм. Эсвэл Тайваны Нанхай их сургууль гэдэг. Энэ сургуулиудад одоо суралцах боломжтой. Тэгэхээр ингээд нэг очоод нэг 7 хоног орчсон муу сурдаг бол биш. Энэ бол бүтэн семестр суралцсан. Бүтэн семестр суралцахдаа нэг сургууль бүтэн семестр суралцахдаа тухайн сургуулийн багш нараас профессорудаас мэдлэгүүд авч байгаа гэдэг утгаараа англи хэл дээр суралцж байгаа гэдэг утгаараа дээрээс нь энэ сургуулиудын сертификатуудыг ингээд бид нар энэ сургуулиудыг ингээд энэ хичээлүүдийг дүүрэглээ шүү гэдээ авч байгаа гэдэг утгаараа бас их онцлог. Тэгээ олон улсын соёлыг 3 жилийн хугацаанд авч байгаа гэдгээр бас их онцлог. Тэгээ одоогоор бол манай сургууль дээр 2 мэрэгжил дээр эсэлт авч байгаа. Тэр нь болохоор олон улсын худалдаа гэдэг мэрэгжил, нийгмийн инновац гэдэг мэрэгжил дээр бол бид нар одоогоор хэрэгжүүлж байна. Энэ 2 мэрэгжил бол илүү нэг олон улсад бид нэр мэрэгжилтэн бэлтгэх гээд байгаа. Илүү олон улсын туршлагыг Монгол нэвтрүүлдэг хүмүүсийг бэлтгэх гээд байгаа учраас энэ дээр ингэж пайлот хийж авч байгаа. Тэгэхээр үнэхээр гоё хөтөлбөр шүү. Тийм байна. Ялчгүй 3 жилийн хугацаанд 4 их өөр их сургуульд суралцаад маш олон гадаад дотоодын бүх мэдээллүүдээ аваад суралцсна гэдэг бол үнэхээр бүр ингээд төсөөлөгдөхгүй юм зүйл байгаа. Би үнэхээр бас ийм зэ байж болох юм уу гэх. Хоёулаа дахиад сурах уу та. Би ер нь сураа ил гэж бодлоо. Харин тий. Тэгээд дөрөв ярьсан шүү дээ. 4 их сургуулаар явна гэсэн. Яг энэний талаар одоо энэхүү түрүүн 2 мэрэгжлэр сурсан оюутнууд бүгдээрээ явах боломжтой. Эсвэл тэр дундаас шалгараад явах уу? Яг тэрний яадаг юм бол тэрний талаар rotation програм илсэд ороод ирсэн бол ангиараа л яв. Ангиараа явж байгаа юм байна. Ангиараа ингээл ерөөсөө за Монголдоо ингээд нэг сайхан анги хамт олон боллоо. Ерөнхийдөө бол нэг үндсэн суур мэрэг хичээлүүдэд үзлээ. Тэгэл араас нь ингээл нэг семестр ангиараа явж байгаа. Юу болоод юм ямар гоё юм бэ ёо. Ямар гоё юм бэ. Тийм бэ. Тэгээд ялч юу ангиараа би бол түрүү ярьж яхад ингэж бодчихсон байхгүй юу? За ингээ орчлоо тэр дундаасаа онцгоороод одоо цойлдог ч юм уу тиймэрхүү сурагчдаа л явуулт юм байна гэсэн чинь ангиараа явуулна гэхээр үнэхээр бүр за ячаар би жоохон шокнд орчлоо. Тэгээ ер нь бол надад их таалагдж байна. Тэгээд бас нөө саяны 2 хөтөлбөрөөс би тэгтээ нэг юм нэг онцлог асууж үнэхээр мэдэхгүй болохоор үнэхээр сонирхолтой санагдлаа л да. Нийгмийн инновац гэдэг мэрэгжил нь яг ямар мэрэгжил идэм бол тээ. Тэгээ яг би баг сонсоог байгаа тий. Тэгэхээр одоо жишээлх юм бол нийгмийн инновац гэдэг бол илүү одоо нийгэмд тулгамдж байгаа асуудлуудыг илүү инновацлог одоо аргачлалаар тий инновацлог одоо боломжуудаар шийдвэрлэдэг ийм хүмүүсийг бол гаргах гээд байгаа мэрэгчлүүдийг гаргах гээд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо энэ хөтөлбөрийг ингээд олон улсад дамжин суралцахаар ингээд мэрэгчлүүд бэлтгэж байгаа шалтгаан нь бол илүү олон улсын туршлагуудыг Монголдо авчирч нутгшуулаасай. Олон улсад одоо нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэж гинэ гэдгийг судлаж ирээд тэгээд энд ялыг нь яаж нутгшуулж болох вэ гэдгийг судлаасай. Олон улсын худалдаа гэдэг хөтөлбөрөөр бол Монголын брендийг монголч нь өөрөө бол айгүй тийм онцлог бүтээгдэхүүнүүдтэй. Тийм соёлын ч гэсэн айгүй гоё орн баггүй. Тэгэд энэ бүхнийг олон улсын зах зээлд одоо яаж гаргах вэ гэдгийг мэддэг. За одоо тэр оцсон улсууд маань яг юу хүсэж ийн вэ? Ямар соёлтой вэ гэдгийг мэддэг. Тэгээ тийшээ яаж гарах вэ гэдгийг мэддэг хүмүүсийг гаргах гэдэг учраас Монголын брендийг бас гаргацдаг хүмүүсийг мэрэгчлүүдийг бэлтгэхийн сан гэдэг бодолтойгоор. Тэгэхээр одоо саяны 2 мэрэгжлийн онцлог нь бол ерөөсөө юм. Тэгээд 4 их сургуулиуд бас янз янзын улсын сургуулиуд тэр сургуулиудаа хэрхэн сонгосон бэ? Яагаад тэр сургуулиудтай хамтрахаар болсон бэ? Тэр өөрсдөө давуу тал байсан уу? Тэр талаар тайлбарлаж өгөөч. Яг 2 мэрэгжлийн хувьд бид нар авч үзээд судлаад за ямар ч тач ингээд нэг төрлийн соёлтой улсууд баймааргүй байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд олон янзын соёлуудаа суралцах хэрэгтэй. Тэгэхээр одоо Филиппин бол нэг өөр соёл, Хятадд очиод нэг өөр соёл, за Солонгос очиод нэг өөр соёл. За соёлоос гадна яг одоо бидний таргет маркет гэх юм уу? Зорилттой зах зээлүүд бол одоо Солонгос руу бүтээгдэхүүнээ гаргамаар байна. Хятад гэдэг том зах зээл байна. Тий. За Филиппин гэдэг улсаас бас туршлага судлах юмуд байна гэдэг одоо шаардлагаар бол сонгосон. Дээрээс нь манайхтай хамгийн олон жил хамгийн найдвартайгаар хамтарч ажиллаж байгаа сургуулиудаа бас сонгосон. Тийм байна.
Би бас даш цэрэнээс асуумаар байна. Тэгээд танаас энэ олон улсын одоо суралцах гэж байгаа одоо төгсөгчийн одоо карьер, ажлын байр, зах зээл дээр юу ямар хуу даваа талууд байгаа вэ? Төгсөгч нарт маань. Тэгээ манай тэнхимийн хувьд бол бас ойрын үед 4 сургуультай хамтын ажиллагаатай оюутан солилцдог, ажлын байранд дадлагжуулдаг ийм хэлбэрлүү шилжсэн. Тэгээ орчин үеийн аялал жуулчлал бол бас смарт хиймэл оюун түшгэлсэн. Тэгээ нэлийн одоо хийж бүтээх, оролдох энэ тренд рүү орчихсон учраас хүүхдүүд маань одоо бусад газрын одоо хэдийгээр бизнесийн салбарч гэсэн үйлчлэгээ соёлд нь суралцах, тэндээс одоо авах юм юу вэ? Тэр зөөлөн үр чадваруудыг эзэмших ийм одоо зайлшгүй эрэлт хэрэгцээнүүд байж байгаа. Тэгэхээр манайх бол бүгд найрамд хятадд улсын Шандууны аялал жуулчлалын сургуультай хамтын ажиллагаатай. За энд бол бас 2 жил хөтөлбөр хэрэгжүүлээд аялал жуулчлал зочлох үйлчлэгээний том бүсүүд нь дадлага хийдэг. За мөн Япон улсын одоо том ажил болгогч дээр 1 жилийн хугацаанд салентай дадлага хийгээд хүрээд ирдэг. За яг энэ чиглэлээр одоо би чигтэр яваад ирсэн хүүхдүүдтэйгээ уулзсан. Ажил болгогч газруудтаас уулзсан. Тэгээ монголчуудын одоо онцлог манай оюутнуудын ур чадварын өсөлт, хэлний одоо мэдлэг, цаашид буцаад эндээ ажиллах, суралцах, ирэх авдаг гэсэн юм олон одоо сайхан мэдээтэй ирсэн. За мөн одоо дараагийн нэг сургууль бол Солонгосын Чомбогийн сургууль гэж аялал жуулчлал зочлох үйлчлэгээнийхэн тэнхимтэй хамтраад энэ жил бас эхний одоо 5 оюутан явахаар бэлтгэлээ хангаа байж байгаа. За бидний бас нэг онцлог бол олон улсынхаа Европын жишг стандартуудыг судлах байдлаар Erasmus гэдэг төсөлд оролцсон. За үүнийхээ дагуу Европын холбооны улсуудын сургалтын агуулгаар өөрснийхөө хөтөлбөрийг баяжуулсан. Битек гэдэг юм уу, Бичимс гэдэг зочлох үйлчлэгээний том сургуулийн одоо оюутнууд тэнд юу үздэг. Яг тэр агуулга тэр одоо инновацлог байдлыг өөрсдийнхөө хөтөлбөр чингээгээд ингэ явж байгаа. Тэгээ тэнд бас манайх 2 дээр нэмэх нь 2 ч юм уу 3 дээр нэмэх нэг байдлаар суралцах боломжтой Швейцар. Гэсэн ийм 4 чиглэлээр байж байгаа. Тэгэхээр олон улсын хөтөлбөрүүд одоо манайх бол харьцангуй сургууль дотор залуучдын хэмж гэсэн ер нь Япон улсад тэгэхэд нэг 50-д оюутан дадлагчдсан байна. За хятадд одоо 7 оюутан суралцж байна. За тэр оюутнууд маань хятадынхаа нэг групп бас оюутнуудыг Монголд авчирч хамт суралцсан. Энэ жил бас хятадаас 11 оюутан ирэлцэх гэж ирж байгаа. Нэг иймэрхүү чиглэлээр хамтын ажиллагаанууд өргөжж байгаа. Одоо энэ үргэлжлүүлээд бас дорцсон бай танаас сая манай төгсөгч нар маань болохоор очиж одоо хамтрагч байгууллагууд дээрээ одоо хэрхэн яаж одоо суралцдаг, хөтөлбөр нь яг яаж явдаг вэ те энэ талаас бас хэлвэл. За тэгээ. За үндсэндээ 2 жил дотооддоо буюу санхүүгийн эзэн сургуультай өөрийнхөө сонгосон мэрэгчлэрээ элсэж ороод за 2 дугаар курсынхаа төгсгөлд тий хамтын ажиллагаатай сургууль руугаа шилжин суралцдаг. Шилжин суралцах үйл явц нь өөрөө тодорхой шалгуурын дагуу явагддаг. Санхүүгийн эзэн сургуулийн бакалаврын сургалтын зохион байгуулагч журам буюу за тодорхой нөгөө 275 тий ононоос дээш болцлоо хангасан байх. За тэгээд бүх бүрэн програм одоо хөтөлбөртөө санхүүгийн эзэн сургуульдаа нэг 60-аас 72 кредит хэлний хичээлүүдэд судлаад явж байгаа бол тухайн кредитээ бүрэн гүйцэтгэсэн байх жишээ нь ийм шалгууруудаа болцлоо хангасан оюутан маань цааш нь одоо материал бүрдүүлэлтэндээ яваад олон улсын сургуулиуд нь бол бас шалгуур нь харилцан жоохон өөр байдаг. Тухайн орнуудаас хамаарат. Тэгээд нийтлэгээр бол нөгөө хэлний шалгуур болцол оноо, IELTS хэрвээ англи хэлтэй орнууд бол IELTS-ийн оноо, хятад хэлтэй орнууд бол HSK, солонгос хэлтэй бол одоо нөгөө topic гэх жишээний те. Ингээд онооныхоо болцлуудыг хангана. Тэгээ ярилцлаганд бас оролцдог. Мөн өөрийнхөө одоо чиглэлээр нөгөө study plan гэж ярьдаг. Суралцах төлөвлөгөөгөө бичдэг те. Гэх зэрэг юм тодорхой шалгууруудыг болцлоо хангаж агаад цаанаас нөгөө letter of acceptance буюу урилга хүлээж аваад түүнийхээ дараа бол визэндээ ороод ингээд суралцаад явдаг. Ингээд 2 улсын хамтын ажиллагаа буюу 2 одоо сургуулийн хамтын гэрээн дээр үндэслээд явдаг учраас тухайн сургуульдаа суралцаад буцаж ирээд тухайн сургуулийн тэр диплом бүрэн эзэмшсэн тэр цуглуулсан кредит маань манай сургуулийн яг бас үндсэн кредит дээр нэмэгдэж тийм ээ тооцогдоод санхүүгийн эзэн сургуулийн бизнесийн бакалаврын зэргийг аль биесээр ингээд бас авдаг. Ийм процесс бол явагддаг. Ялчгүй бас дан Монголд биш 2 жил нь гадаад сураад ирнэ гэх юм. Тэгэхээр давуу тал. Тэгээд гадаадын сургуулиудын тэтгэлгийн талаарх
мэдээллүүд ямар байдаг бол тэрний талаар мэдээлж өгч. Энэ маш түгээмэл асуулт. Тэгээ хамгийн түрүүнд бол олон улсад сурах гэж байгаа суралцагч болон эцэгчүүд бол маш их сонирхдог. За одоогоор манай олон улсын хамтран хөтөлбөр маань Америкийн нэгдсэн улс, Австрали, Канада, Тайван, Япон, за гэх зэрэг одоо нэг 10-аад орны 20-од их сургуультай. Тэгээ 11 мэрэгчлэр ерөнхийдөө оюутнууд маань ингээд суралцах боломжтой байгаа. Тэгээд тэдгээр орнуудаас бол ихэвчлэн Солонгос улс бол 30-аас ерөнхийдөө 70-ийн хооронд бол манай оюутнууд бүрэн тэтгэлгүүд авчдаг. Онцгой тохиолдлууд бол нэг 100% тэтгэлэг сургалтын төлбөрөөсөө бүрэн хөнгөлөлтөө сурдаг байгаа. Канадын хувьд бол одоо төлбөрөөс 10% хөнгөлөлтөд суралцах. За түрүү манай аялал жуулчлалын чиглэлээр суралцж байгаа. За ажлын байртай суралцагч нар маань бол очиод бас цалинтай дадлага хийхтэй ийм давуу талуудыг бол тухайн суралцагч одоо боломжтой байдаг суралцагчдад олгодгоо гэсэн үг байна. Би даш зэрэн танаас асууя. Нөгөө нэг одоо энэ суралцагч нар маань ер нь ямар ур чадвартай одоо элсгийг хүсэж байгаа шүү. Энэ хөтөлбөртэй элсгийг хүсэж байгаа оюутнууд маань юунд одоо хамгийн их анхаарах хэрэгтэй вэ? Тэ хаанаас ер нь мэдээллүүдээ авах хэрэгтэй вэ? Тэгэхээр маргааш 6 сарын 13-нд Санкт-Петербургийн засгийн сургууль дээр нээлттэй хаалганы өдрөлөг болно. Тэгээ энэ өдрөлгөөр бол манай одоо тэнхим хэрэглэгч нар, багш нар энэ талын дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Зүгээр аялал жуулчлалын хувьд бол эсэлтийн ерөнхий шалгалт нь англи хэл гэж одоо суурлаад дээр нь ур чадвар гэдэг. Ягаад тэгэхээр аялал жуулч зочлох үйлчлэгийн хүмүүс бол одоо харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг энэ төр төлхөө байх зайлшгүй шаардлага байгаа. Тийм учраас үндсэн одоо англи хэл дээр нэмэх нь ур чадвар буюу одоо үйлчлэгээний салбарт ажиллах гэж байгаа та хэр бэлэн байна вэ гэсэн юм ярилцлага байдлаар авдаг онцлогтой байна. За нөгөө талаас аялал жуулчлалын байгууллагууд харьцангуй хүний нөөцийн хувьд тийм их төдийлөн олон биш учраас манайх энэ жил бас нэг одоо орж байгаа өөрчлөлт бол аялал жуулчлалыг нэгтлэн бодох бүртгэлтэй хослуулъя. Тэгэхээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчлэгээ төлөвлөлт борлуулалтаач мэддэг. За бүртгэлийн одоо тооцоо энэ төрөй ч гэсэн хийж чаддаг ийм чадварыг давхар хослуулж гаргая гэсэн онцлогийг бүртгүүлж явж байгаа. Одоо бас халуунаас асуухад одоо бид нар энэ сургууль дундын судлалын эрхлэгчтэй салбар дундын тэнгүүд одоо энэхүү хөтөлбөрүүдэд одоо яг орсон суралцагч нарт ер нь ямар асуудал тулгамдж гин гэж харж байна те тэгдгэрийг ер нь хэрхэн шийддэг вэ? За манай тэнхэн дээр бол бас нэгэн олон магистр болон бакалавр хөтөлбөр бол байдаг. За энэ дундаас өнөөдөр одоо ярьж байгаа олон улсын дамжин суралцах хөтөлбөртэй холбоотойгоор ярих юм бол манайх дээр бол за оюутнууд бол хоёр мэрэгчлэр бол англи хэл, нийгэм, за олон улсын худалдаан дээр бол англи хэл, нийгэм, нийгмийн инновац дээр болохоор англи хэл, монгол хэл гэсэн ийм одоо үндсэн шалгуур тавьж авдаг. За тэгээд ороод ирсэн оюутнууд маань бол гол нийтлэг нэг одоо тулгамддаг асуудал бол эхний жилдээ бол бид нэр хэлэн дээр одоо хэл бол аюул чухал болчдөг. Яг тэгэхээр 3 улсаар явхлаар. Тэгээд англи дээр сурж байгаа гэдэг утгаараа хэлэн дээр бол манай сургуулиас нэлээд одоо ач холбогдол өгөөд тэгээд энэ дээр маш сайн нэг жилийн хугацаанд нутаг нохож хэлдэг. За тэгээд ер нь бол харьцангуй гайг болчдөг. За тэгээд ингээд нөгөө дамжин суралцах энэ процесс донд бол хамгийн одоо нөгөө техник оюутнуудын маань болон эцэг эхчүүдийн анхаарал тавих хэвээр хэсэг бидний ч гэсэн анхаарал тавих хэвээр хэсэг юу болж таардаг гэхэлэр ингээд богинохон хугацаанд визээ хөөцөлтөөд тэгээ визний асуудал за тэгээ дараагийн сургууль руу шилжин суралцсан. За энэ семестр дуслаад дараагийн сургууль руу гэд энэ процессуудад сургуулаасаа одоо өгж байгаа чиглүүлгүүдээ аягүй сайн аваад яг энэ хугацааныхаа дагуу ингээд бэлтгэх нь хамгийн чухал байдаг. Бусдаар бол сургуулаас бол одоо хизээ яах уу ямар байдалтай суралцах уу одоо яг юу болж байгаа вүлээ гэдэг нэлээд одоо тэр чиглүүлгүүдийг эцэгчүүд болон оюутнууд аягүй сайн хөвгөд хичээж байгаа. Тэгэхээр бас санхүү эдийн засгийн сургуулийн бол мэдээж хэрэг маш хурдан арга хэмжээг авдаг. Тэгээ хамгийн гоё зүйл нь юу гэхээр би бас сайн мэддэг. Тэр нь болохоор хөтөлбөрүүдэд үргэлж шинжилдэг. Тэгээ олон улсын стандартад хангадаг. Тэгээ яг дэлхийдээ хөл нийлүүлж алхдаг. Тэгээ ялангуяа санхүү эдийн засгийн сургууль бол яг Монголдо сурж байгаа ч гадаадын боловсролыг Монголдо эзэмших боломжуудыг бүрдүүлж өгдөг. Та бүхний хамт олондоос маш их баярлалаа. Та бүхэнд хүрэлцээж ярилцж байгаад маш их баярлалаа. Тэгээд бид нар ярилцах цаг бас ийхүү бас өндөрлж байгаа маань мөн хэрвээ бит хоёрын бас асуугаагүй тэгээ та бүхний бас хэлмээрсэн зүйл байгаа бол хэлж болно. За
энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчид болон одоо 12 дугаар ангиад төгсөж байгаа бүх төгсөгчдтэй хандаад санхүү эдийн засгийн сургуулийн олон улсын хөтөлбөрүүдийг сонирхоорой. За та бүхэн болвол санхүүгийн хэмнэлт гарган, цаг хугацааны хэмнэлт гарган тэгээд дэлхийдээ хөл нийлж алхахад одоо өөрийгөө бэлдэж байгаа ийм гой онцлог хөтөлбөрүүдийг сонирхоорой гэж хэлмээр байна. Тэгээд манай сургуулийн нээлттэй хаалганд маргааш 3 дугаар сарын 12-ны өдөр 13-ны өдөр 12-оос 16 цагийн хооронд та бүхэн бичлэн ирж бүрэн мэдээлэл авах боломжтой. Мөн захимаар орон нутгийн үзэгчд маань авах боломжтой шүү гэж хэлье. Тэгээд болно. Би сая тасч уучлаарай. Тийм. Тэгээд сонирхох баха. Тий одоо бол олон улсын хөтөлбөрүүдийг хүүхдүүд маань их сонирхдаг болсон. Тэгэхээр бүр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас давхар манай сургуулийн дээр ирээ захим зөвлөгөө үйлчлэх болон бичлэн авах боломжтой 4-5 дахь өдрүүдэд 103 тоо төрөнд бас ирээд авах бүрэн боломжтой шүү гэдэг мэдээллүүдийг нэмж хэлэх хэрэгтэй баха. За. Биднийг урьж оролцуулсанд маш их баярлалаа. За өнөөдөр бас Монгол Азийн аялал жуулчлалын олон улсын форум болж байгаа. Тэгэхээр ер нь одоо аялал жуулчлалын зах зээл бол улам бүр Аз руугаа зүүн бүс рүү шилжиж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас одоо эргэлттэй чиглэл рүү ирж энэ одоо том өрсөлдөх ур чадвар суралцаасаа л гэж хүсэж байна. Баярлалаа. Биднээс урилгыг хүрэлцэн авч ирж бидний бас 3 жилийн ойд бас ирсэн байгаад байгаа. Тэгээд тийм хүрэлцэн зочдоос бүгдэнд нь баярлалаа. Цааш-цаашдын амжилтанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд санхүү эдийн засгийн сургуулийг бол би ч магтаадах шаардлагагүй бүгд мэдж байгаа бах тэ. Тэгээд маш гоё мундаг хөтөлбөр одоо бас 2006 оноос ахуулаад тэ хэрэгжүүлж байгаа та хамт олонтой бүгдэнд нь баярлалаа. Маш олон мундаг төгсөгч нарыг гаргаж ирсэн. Маш мундаг багш нартай, маш мундаг хамт олонтой та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд цааш ажилд амжилт хүсье. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.